За лоолоо суулгах гээд ээжэн. Энэ сонгоны хайлсыг би ингээд өвөл аваад зөвхөн гадна талынх нь юм хальсаа хатцсан хальсыг аваад ингээд ийм уутанд хийгээдсэн байхгүй юу. Энэ ингээд чихээл хийгээд ахаар ерөөс аюух орно. За тэгээд одоо ингэж авсан лойл юм чинь одоо энд бол бордоо айгуу сайн хэрэгтэй. Бүр үндсийн хөндөөд ингээд тастаад ингээд авсан болохоор тийм учраас би одоо энийгээ тарихтаа цэцгэн дундаа тарьж байгаа одоо талбай байхгүй болохоор тий. За ингээд за шорог аваа. Цэцгэний мэдс айгуух ашиг байна. За яг хөө тэгээд цэцгтэйгээ найзлал ургах болно даа хөө. Энэ болохоор нэг настай цэцэг байна. Хатаасан цэцэг нээлкэгээд. Гэтэ энэ өрн унаал өөрөө ургаад идэг. Тийм гоё. За ингээд одоо энэ рүүгээ сонгоны хальсыг хийгээд өгчихнө. Ингээд сонгоныхаа ийм хатуу энэ хальсаа сонгоны хальсыг хийж өгөөд за тэгээд ингээд өөрийнх нь шорооноос жоохон хийж өгөөд тэр гүнийх их үндэс байхгүй. Лойл болохоор одоо ингээл тэгэл таримдаахаа. Би нэг зэрлэг ургахгүйгээд ингээд төлөөнийхээ юм өвчсөдөг ингээд хайчдгийг. За одоо ингээд нэгэс суулгаад буцаагаад өөрийнх нь гарсан шороонуудыг хийгээд өгч. За ингээл цэцгнүүдийнхаа дундуур ингээл лойлоо тайрчихъя. За та бүхэнд захиж хэлэхэд болвол энэ ингээд хатаасан сонгоно гэдэг сонгоны хальс гэдэг чинь ерөөсөө дээд зэргийн сайн бордоо шүү. Тийм учраас энэ гадна талынхын энэ хатцсан хальснуудаа бити хаяарай. Энэ хатцсан хальснуудаа дандаа ингээд аваарай. Энийгээ чанаад тэгээд усанд найруулад 10 литр усанд 1 литр хийгээд ногоогоо усалж болно, шүршиж болно. Ялангуяа хорхоо идсэн, тийм бөөсцсөн, тийм тэгээд нөгөө мөөгөнцөрт бол дээд зэргийн сайн. За тийм учраас та нар энийг авч хатаагаарай. За би ингээд лойлоо цааш нь тарина. Та бүхэндээ сайн амжилт хүсье.